Малын генетик нөөцийн төлөв байдлын үнэлгээг 6 жил бол хийгээгүй байгааг сонсоход бол маш харамсалтай байна. Бид нар өнөөдөр үнэлгээ хийгээгүй бэжиж энэ тайлан одоо ингээд бид нар танилцуулж байгаа нь бол маш учир дутагдaltaй тайланд танилцууллаа л гэж ер нь бол дүгнэж байна. Тийм учраас бид нар яг энэ тайлан хийж эндээс чин гарч байгаа тайлангийн дүгнэлт үр дүн түшгэлжээж бид нар юу сайжруулах, ямар арга хэмжээг авахын эрэмт дараалалаараа юуг төлөвлөж ажиллах вэ гэдэг яамны өөрөө бодлого байх ёстой. Тэгэхээр энэ хөдөө аж ахуйн одоо яг үндсэндээ бол яамны зарим нэгэн төлөвлөгөө бол өөрөө яг цогц аль нэг дэд салбаруудыг орхихгүй ажилтдаг байгаа ч гэж бас хэлмээр байгаа. Дөрөв хэллээ л дээ. Газар тариалангийн үрийн самтай гэсэн мөртлөө бид нар чинь одоо энэ 298.3 мянган малчинтай 57 сая малтай улс штэ. Мал аж ахуйн салбарынхаа энэ малын генетик фондын асуудлыг бид нар нэг номер тавих ёсгүй байсан юм уу? Тэгээ энэ эрэмт дараа чи яаж яваад байгаа юм бэ? 20 тэрбум төгрөгийн асуудалгүй учраас гээд зүгээр ерөнхийдөө бол ач холбогдолгүй гэдгээр нь хайцсан байгаа. Бид нар тэр байтугай тэрбум төгрөг зарцуулж байгаа штэ. Тэгэхээр эн чинь юу эрэмт дараа нь чухал юм бэ гэдгийг үгүй сайдаа гэхдээ бас та хэлж байгаа бидний саналыг авах хэрэгтэй байхгүй юу? Зүгээр ингээд одоо юу гэдгийг эсэргүүцэх байр суурьтай биш чинь бодиттой юм ярьж штэ би энэ тайлан дээр. Угаасаа 6 жил хийгдээгүй тайлан өнөөдөр энэ санал чинь бол бас л учир дутагдaltaй орж ирж байгаа нь үнэн штэ. Бид нар энэ гений фондыг сайжруулах, энэ малын ашиг шим яаж энэ үйлдвэр угсаагаа сайжруулахын одоо ялангуяа би хэллээ штэ түрүүн санал энэ мал үржлийн хувийн аж ахуйн санхүүгийн дээр ямар дэмжлэгүүд байж болох юм. Одоо энэ хэрэгжиж байгаа шинэ хошоо олон энэ зээл санхүү жижиг дунд үйлдвэрлэлд өгж байгаа санхүүжилтад тэгвэл бодлогоороо сайн одоо үржлийн малыг олгох ч гэдэг юм. Ингээд бодлогоор бид нэр төлгөө гаргаад хэрэгжүүлэх боломж байгаа штэ. Тийм биз дээ. Байхгүй гэж суухын оронд байгаа юм дээрээ бид нар яаж энийг өсөж хөгжүүлэх вэ гэдэг дээр л ярих нь ач холбогдолтой. Тэгэхээр энэ дээр бид нар одоо шаардлагатай бол ажлын хэсэг гаргаад энэ дээр нь бүр одоо энэ төлөв байдлын үнэлгээг нэг дахиж нэг одоо бас шинжилж хийгээд за энэ тайлангийн үнэлгээнд дээр түшгэлжээж бид нар бол одоо энэ генетик нөөцийн асуудлыг яаж сайжруулах вэ гэдэг дээр нь ажиллах бол саналтай байна.